За сайн байцгаана уу багш нараа. LMS систем дээр баг зэргийн зөвлөгөө өгье гэж бодлоо. За манай багш нар маань ерөнхийдөө өмнөх бичлэг орсноос хойш нийт 40-од хичээлээр онлайн сургалтын онлайн курс үүсгээд туршиж үзэж байна. За энэ курсүүд дээр дийлэнх дээр нь гарч байгаа дутагдaltaй зүйл гэх юм бол энэ хөтөлбөрийн хувьд жишээ нь энэ дээр ямар нэгэн зураг оруулаагүй. Тийм учраас энэ дээр нөгөө нэг системээс үндсэн дефолт зургийг өгсөн. За энэ хичээлийн нэр тодорхой биш. Бай хичээд энэ курсыг хэн оруулсан, яасан мэдээлэл хэн хариуцж явдаг нь сурагчдад тодорхой биш ч гэдэг юм уу. Иймэрхүү алдаа дутагдaltaй курсууд зарим нэг байдлаар орж байгаа учраас дийлэнх энэ алдааг хэрхэн засах вэ гэдгийг тайлбарлая. За жишээ нь би энд юу яач математикийн курсуудыг харъя. За энэ курсууд дээр математикээ таах юм бол дараах 3 курс үүссэн байна. За эхний курсын хувьд энд хичээлийн нэр орсон боловч энэ дээр ямар нэгэн байдлаар зураг ороогүй байна. Тэгэхээр тухайн хичээлийг илтгэх зураг зайлшгүй байх ёстой. За хоёр дахь математикийн хөтөлбөрийн хувьд бол энэ дээр ингээд зураг бол орсон байна. Энэ бол pure mathematic 1 гэсэн A-level-ийн хөтөлбөр юм байна. Ийм нэртэй хөтөлбөр юм байна гэсэн мэдээлэл байгаа боловч энэ дээр яг энэ хөтөлбөрийг хэн хариуцж байгаа вэ? Хариуцсан багшийн мэдээлэл бол байхгүй байна. Тэгэхээр сурагчдад бол илүү ойлгомж муутай фидбек хийхэд ямар багшаас мэдээлэл ирж байгаа, ямар багштай эргээд холбогдох нь тодорхойгүй байх юм аа. За энэ 3 дахь курсын хувьд бол ерөнхийдөө даавгүй зөв үүссэн байна. Тухайн IG-ийн математикийн курс байна. 0589 кодтай Кембрижийн хөтөлбөр юм байна. Энэ хөтөлбөрийн онлайн курсыг оюун жимийн багш хариуцдаг юм байна. Хичнээн сурж байгаа гэдэг нь энд ингээ харагдаж байна ч гэдэг юм. Энэ даавгүй зөв үүссэн курс байна. За энэ дээр одоо LMS систем рүүгээ ороод курс гэсэн сонголтыг сонгоод би математикийн нэг курсын алдааг засч үзүүлье. За математик гэх курсээ математикийн курсуудыг хайгаад шүүгээ гаргаад ирээ. За эндээс бол ингээд асуудалтай байсан курс бол AS level 9709 мат гэсэн курс байсан. За энэ курс руугаа орч. За энд бол зураг оруулаг бол энэ баруун болонд бол тухайн курсээ edit хийж агаад edit гэсэн командаар дараад тухайн курсыг засварлах боломжтой байгаа. Edit гэсэн командыг дараад тухайн курсээ засварлана гэсэн үг. За энэ курс дээр faculties буюу тухайн курстэй холбоотой багшийн мэдээлэл ороагүйсэн. За энэ дээр edit арсан учраас outline гээд энэ бол тухайн курсыг лавд орж багш үүсгэсэн байна. Энэ мөн билүү? 9709 pure math гэсэн курс байна. 9709 pure math 1 гэсэн курс байна. За энэ дээр faculties гэсэн хэсэг дээр нь энэ курсыг лавд орж өгшөөр оруулж. За мистер лавд орж гэсэн сонголтыг сонгох юм бол select хийгээд save гэсэн командыг дарах юм бол тухайн курс маань одоо гарч ирж байгаа энэ харагдаж байна. Одоо бол энэ курс маань лавд орж багшийн курс юм байна гэд сонгож болно гэсэн үг. За тухайн курсын хувьд тухайн курс руу ороод үзье. За энд курсын хувьд AS level-ийн хөтөлбөр юм байна. За ийм тайлбартай юм байна. Энэ курсыг уучлаар энэ лавд орж багшийн курс биш байсан би сольж лавд орж биш ариун гэрэл багшийн курс байсан байна. За нөгөөний курсээр хамаагүй оролддог яах вэ? Яг цагаад ариун гэрэл багшийн курс болгочих. Энэ бол refresh-ингүүд энд ариун гэрэл багш маань энд харагдаж байна. Ариун гэрэл багшийн курс руу орё. За энэ тухайн курсын хувьд бол chapter 1, chapter 2 гэх ингээд ерөнхийдөө 9 бүлэг сэдв оруулсан бол тухайн
бүлэг сэдвүүдийн агуулгууд нь харах ороогүй байна. Chapter 1-ийн хувьд агуулга 3 агуулга орсон боловч тухайн 3 агуулгын хувьд бол үзэх хугацаа нь тухайн сурагчдад зөвлөсөн одоо энэ эдид хугацаанд үзээрэй гэсэн хугацаанд тэг учраас энэ курс бол ерөнхийдөө тоглохгүй байгаа юм шүү. Тэгэхээр агуулга оруулахдаа за би энэ нэг курсээс гарчээ өөрийнхөө курс төр туршилт хийж үзье. За би тэгэхээр өөрийнхөө ICT 0417 гэсэн курс руу орчлоо. За edit хий. За энэ курсын хувьд бол за хүн болгон судлах боломжтой. Энэ сонголт бол only logged in user гэхээр манай сургуулийн нэвтэрсэн username-ээрээ нэвтэрсэн хэрэглэгчд буюу манай сургуулийн сурагчид нэвтэрж иж суралцах боломжтой. Багш өөрөө суралцахчаа сонгох боломжтой гэсэн 3 сонголтоос одоогийн байдлаар миний хувьд бол энэ тухайн курс everyone гэсэн сонголтоор хинч одоо манай веблог хандсан хинч энэ курсыг үзэх судлах боломжтой гэсэн байдлаар тохируулсан байна. За энэ курсын талаар тайлбарыг бичсэн байна. За энэ курсыг хариуцж байгаа хүмүүс success курс гэхээр энэ тухайн курстэй холбоотой курсууд категори гэхээр энэ бол үндсэн хөтөлбөрийн курс үү, нэмэлт хөтөлбөрийн курс үү гэсэн сонголт байна. За категори руу ороод харах юм бол энэ бол үндсэн хөтөлбөр 9-р ангийн үндсэн хөтөлбөр ч гэдэг юм уу ингээд категори нь харагдаж байна. За энд за категорийг ингэж сонгож байгаа шүү багш нараа. За би категорийг устгахчээ. За 0417 ICT хөтөлбөр бол 9-10 дугаар ангийн сурагчид суралцах боломжтой ийм ICT-ийн хөтөлбөр байгаа. Ижигийн хөтөлбөр. За тэгэх юм бол онлайн гэхээр дараах сонголтууд гарч ирнэ. За энэ дээр үндсэн нэмэлт grade 6-аас 12 дугаар ангиас ангиуд байна. За эндээс би ерөнхийдөө яах ёстой гэхээр манай хичээлийн хувьд бол энд 9-р ангийг сонгож байна. Энэ бол 9-р ангиас орж эхэлдэг хичээл. Энэ хөтөлбөрийг 9-р ангийн сурагчдад зориулсан хөтөлбөрөө гэж сонгочоор энэ маань үндсэн хөтөлбөрийн grade 9 рүү. За энд Мартин үндсэн хөтөлбөр дотроо энэ үндсэн хөтөлбөр дотроо grade 9 буюу ийшээ бүлэглэгдэж тухайн хичээл маань орно гэсэн үг юм аа. Одоо курсын материал оруулъя. За энэ бол бидний хамгийн чухал хэсэг байгаа. Курсын материал. За энэ тухайн курсын хувьд бол ICT хөтөлбөр байна. За ICT. За тэгэхээр за дараад за курсын материалаа харах юм бол за би энэ IT гэсэн хөтөлбөрөө сонгочих. За курсын материал дээр энд бол үндсэн input device, output device гэсэн хоёр бүлэг сэдв байна. За энэ хоёр бүлэг сэдвийн хүрээнд агуулга нэмж оруулъя. За sequence дээр агуулга оруулахдаа sequence нь 90 буюу 3 дугаар бүлэг сэдв. За 3 дугаар бүлэг сэдв нь юу вэ гэхээр за контент оруулахдаа тухайн бүлгээ оруулж өгнө. За тухайн бүлгийн хувьд ямар материал судлах юм бэ? За нэгдүгээрт нь за тухайн бүлгийн талаар storage device гэсэн документтэй танилцсанаа гэх юм бол за би документаа PDF руу хөрвүүлнэ. За би документаа бэлтжээ. LMS систем руугаа ороод за энэ storage device гэсэн презентацийг нээгээд за документа save as browse за эндээс PDF гэсэн сонголтыг сонгоод энэ документаа PDF болгоо хадгалж чинь. Тэгэх юм бол LMS систем руугаа оруулахад болно гэсэн үг. За тухайн презентацийг би storage device гэд PDF-ийн файл боллоо. Хадгалчлаа. Одоо хаачих.
За одоо нэг LMS storage device PDF-ийн document upload. За энэ бол энэ татгалагдсан байгаа. Энийг за түрүүн ариун гэрэл багшийн хувьд нэг total time буюу энэ хугацаагаа дандаа оруулж өгөөгүй гэсэн. Энэ дээр заавалч хугацаа оруулж өгөх ёстой. За энэ презентацийг ойролцоогоор тухайн хүүхдэд заавалчилгаад 30 минутын хугацаанд дарааж ерөнхийдөө уншиж судлах материал юм шүү гэсэн мэдээллийг заавалж оруулж өгөөд publish гэсэн командыг дараад save дарчихна. За ингээд 3 дугаар бүлэг сэдвийн эхний агуулга орсон бол энэ preview гэсэн энэ сонголтыг мөн чагталж өгөх ёстой. За preview гэсэн сонголтыг чагтлаад save дараад тухайн юугаа хадгалах юм бол сэдвээ хадгалах юм бол энд бол 3 хичээл орсон байна. 3 дугаар бүлэг сэдв storage device and media гэсэн сэдв дээр би storage device гэсэн презентацийг оруулсан байгаа. За энийг refresh хийгээд шалгая. За 3 дугаар бүлэг сэдв маань нэгдэж орсон байна. Энэ дээр нэмээд энэ storage device гэсэн сэдв маань орсон байна. Эндээс курсээ эхлүүлээд 3 дугаар бүлэг сэдв storage device гэсэн үг үзэх юм бол дараах агуулга маань нэмэгдээд орсон. Мэдээллийг хэмжих нэгжүүдийн талаар мэдээлэл орсон. За мөн энэ дээр дахиад нэг хичээл нэмж. За мөн адил курс материал хэсэг рүүгээ ороод outline гээд нэмье. За энэ дээр би 3 дугаар бүлэг сэдв дээрээ дахиад нэг агуулга контент нэмье. Энэ бол за саний презентацийг үзчихэд за энэ интернетээс storage media гэсэн за аврыг энэ видео хичээлийг оруулж өгье хаалга дээр. Тэгвэл документ руу ороод видео гэсэн сонголтоос YouTube гэсэн сонголтыг сонгоод энэ дээрээ түрүүний видеоныхоо URL буюу хаягийг оруулаад за энэ видео маань үндсэндээ 4 минут 50 секундын видео байна. Тэгэхээр энэ агуулгыг хөөхт бол за нэг 6 минут судалгаж байвал бичлэгийг бол хангалттай гэсэн цаг өгч болно. За ухрааж өөрийнхөө хурдаар үзнэ гэх юм бол энэ 20 минут ч гэдэг юм ингээ өгөх юм бол өгөөд за түрүүчийн мөн адилын publish гэсэн командыг мартчихлахгүй. Publish гэсэн командыг дараад за мэдээж гарчигтай байгаа видеоныхоо гарчгийг өгч. За гарчгаа өгөөд хадгалаад за 2 дахь сонголт бол 2 дахь материалын preview гэсэн сонголтыг заавал чагталж өгөөд save дарахад энэ маань нийтдээ 30 минутын хугацаанд энэ бүлэг сэдвийг судалнаа гэсэн материал дээр боллоо. Эхний 30 минутанд дараах бүлэг сэдвийг судална. 2 дахь 20 минутанд нь дараах сэдвийг судалнаа гэдэг юм. Ингээд хугацаа маань нэмэгдээд ингээд хадгалахлаар энэ бол нийтдээ 20 30 гэдэг чи 50 минутын видео захим агуулгатай боллоо гэж хөгжүүлдэг. За энийг би хадгалсан учраас одоо онлайн курсээ refresh хийгээд харъя. За refresh хийгээ харахад 3 дугаар бүлэг сэдв дээр 2 агуулга орсон байна. Эхнийх нь миний оруулсан presentation, 2 дахь агуулга нь тухайн бүлэг сэдвтэй холбоотой видео. Ингээд агуулгуудаа нэмээд баяжуулаад явах шүү багш нараа. Агуулгуудаа маш сайн оруулаарай. Баярлалаа.